хичээлд амжилт хүсье. Суугаад. За өнөөдөр ирээгүй суугч байна уу? За дэвтрээ нэгээ сар өдөр. За нэг юм гараа өгөөрэй.
За эрхэн сайхан. За дугаар авчих. За одоо эхний даалгавар үзье. Эхний даалгавар нь материалыг ус шингээхгүйгээр ялгах даалгавар байна тийм ээ. За ямар материалууд байна? Төмөр, цемент, гравь, шинэ хаяг, гом. За өөрөө өөрсдийнхөө ажлын хуудсан дээр ялгаад бичиж. За 5 төрлийн материал байгаа. За ерөнхийдөө яачихгүй. Ялгаад бичсэн үү? За багийн 4-р гишүүд гараад самбарт байгаа материалуудыг хоёр багт ангилна. За багийн 4-р гишүүд гараад. За багийн 4-р гишүүд гараад. За бүхний зээл түн шидэг аяг бүгэн даав мод гэх. За энийг за чи зэрэг ус шингээдгүү. За бас нь өөрсдийнхөө ажлыг үзэн нэрийг заа. Тэгээд нэг наад. За бүгд сайн сууж. За шиг авах юм. Одоо бид өнөөдрийн хичээл дээр усыг шингээдэг материалын талаар үзнэ. За
Арчаад авчих. Материалын ус шингээ за шинж гэсэн сэдвтэй хичээлийг үзэх нэ. Материалын ус шингээ шинж гэсэн сэдвтэй хичээлийг үзнэ. За энэ асуултаа хариулъя. Ямар материалтай даав байдаг вэ гэж. За таарын бодлоо. За нэлээд. За ноос даав байдаг. Торон. За торон байдаг. Сийхэн. За сийхэн байдаг. За даав материал байдаг. Ноос гэсэн. Зөөлөн. За зөөлөн гэхэлэр шинж чанар байна. Шинж материалын талаас асууж байна. За нэмгэн байж болно, зөөлөн байж болно. За ийм төрлийн даавнууд материалууд байдаг бахтай. Даав ийм одоо материалтай даавнууд байдаг бахтай. За дараагийн асуулт чинь. За уншаарай. Бидний шатаа багтаа ямар материалтай даав сонгож юусэн угаахгүй. За юу гэж бодож байна? Даагаараа 1 минут ярилцчих. Бид шатаа угаахнаа ямар материалтай даав сонгож илүү үр дүнтэй шатаа сайн шингээд. За багийн 3 дахь шингээс бүхэн хариултыг авах шүү. За энэ материалтай даав байдаг. Зайн тасраас айдын нэгүсээ шатаа угаахнаа. За багийн 3 дахь шингээс хариултыг авах шүү. За дөрөвдүгээр багаас хийж байна. За ингээд ийм олон материалтай даавнууд байдаг гэсэн. Энэ материалтай даавнуудаас адыг нь сонгож шатыг илүү сайн угаана гэж үздэг. За энийг даавуу гэж үзэж байгаа юм. За сайн байна. Дөрөвдүгээр баг сууж байгаа. Дөрөв. Гурав хэлээ. Манайхаас дөрөвдүгээр тайлбар даав. За даав материал. За яагаад даав гэж үзв? Яагаад даав гэж үзсэн юм бэ? Сэг илүүсээ шингээдэг учраас гэж үздэг тийм ээ. За сайн байна. Танаа бол. Ноос. За ноос материалтай. Даав илүү сайн шал угаана гэж үзтээ. Танаа бол. За энэ материалтай даав шингээс. Даавал маш нэлэн гэж. Хэдүүлээ сая танагийн гаргаж ирсэн даавын төрлүүдээс Либанон, за носон, торгон, даав гэсэн энэ дөрвөн төрлийг сонгож авъя. За сонгож аваад үүнийгээ за мөрөөр асуултыг уншдаг юу гэж байна. Даав материалыг шингээж сайнаас нь мөрөө дараагаар нь байлгуулнаа. Мөрөөс нь сайнаас нь мөрөө. За энэ Либанон. За багаараа ярилцаарай. За багаараа ярилцаарай. За энэ дөрвөн төрлийн материалыг
дугаар гишүүд. Бүсгэл дээр бичиж байгаа. Заавал за энэ за тавгаар гишүүн ярилцж байгаа. Үр дүнгээ нэлгээрэй. За босон сая багийн тавгаар гишүүн хөөцсөн. За багийн тавгаар гишүүн. Үр дүнгээ нэлгээд авсан уу? За нэгдүгээр багаас хэлнэ. За танаа хэлтэй сайхан гэж үзвэл. За ноосон гэж үзлээ. Дараа нь юу вэ? За юу вэ? За нэгэн. Дараа хорог. Дараа даав. За даавг бол хамгийн муу шингийн гэж үзлээ тийм ээ. За баярлалаа. Тэргүүр ноосон. За ноосон хамгийн сайн шингийн гэж үзлээ. За дараа даав. Хилээд шинжиж. Тэгээд хорно. За баярлалаа сууч. Өөрөөр бат хэлээ. Таа онгоон үгүй цагаан болсон ба. Оомш. За өөрөөр бат. Заашаа хилээд аваа. Дараа нь удаа хийж өгсөн гэж. Хараа. За өөрөөр баг юм. Дөрөв. Тав. За тав. Носон. Низам. Тэгээд төрөгийн машин. За бид нэр ийм харамдад хэлчихлээ. Тэрээ. За тэгвэл одоо хэлээд дараа хангалттай багтхан дод яам хэлээ. Уршиг. Өөрхий. За ажлын үйлсний 2 дахь даалгавар юм шиг. За бүгдээр уншъя. За багш нэр зохиол нэг нь чангаар уншъя. Уншуулъя бус нь хараад унших уншъя. За эндээс бүсгэн уншаад өгч. Даавын дагуу чигийг хэрэглэгдэх багш хэвсэл даавуу, нилон, носон, торгон материалтай даавуу, ус, усаагүй цагийн шилтийн даавуу. Цагийн шилтэн дээр носон, даавуу, торгон, нилон, хоёр тавьж, усаагүй, ус торгон, гурван усад усыг даавуу, ус бүрдээр усаа шинжийг ажиглан нацуулан судалж сүлдийг бүлгэх. За сая туршилтын хэрэглэх багш хэрэгслийг уншаад өглөө мөн туршилтын заавар уншиж өглөө. За ихтэй хэдүүлээ багийн 1-р гишүүд босоод ширээн дээр нь ямар багш хэрэгсэл байгаад за мэддгээс нэрийг нэрлэе. Зарим мэдгүй юм шиг хэлээ. За 1-р гишүүд. За юу бэ ширээн дээр? За бүх багуудад дөрөв төрлийн даавууга аль нь хорог, аль нь носон, аль нь нилон гэж үзэж байна. Эдгээр бас Хорог, даавуу, носон, нилон
За энийг торог гэж үзчихээ. Энэ торог. За энийг торог гэж үзчихээ. Та нар зөвшөөрч байна уу? За энэ торог материал. За энэ даав материал. За энэ юу вэ? Носон. Энийг носон материал гэж үзчихээ. Устын зөвшөөрч байна уу? За энэ нэлон. За сэлк гэж нэрсэх юм. За баярлалаа. За өөр багт юу вэ гэх юм уу? Та бас өөр юу вэ? За энэ аль нь? За бүгд усаагаараа бариад хүн болгоны таваараа алийг усаагаар хийж байгаа. За энэ усаагар. Усаагаарыг ашиглахдаа аталын зөөлөн эзэнийг чимхэн. Чимхэд уснаа дүрээд тархад ус хорог. За дээрээс нь зөөлөн шахаад усад туслаа усмаа болно гэсэн. За баярлалаа. За дараа нь өөр юу вэ? За аяны ачуураа бид нар усаа ажиллаж байгаа учраас усаа хамт ачуураа ашиглаад арчаад байгаа. За энэ юу вэ? Энэ юу вэ? За энэ ус байна. Усыг юу хийсэн бэ? Шилэн скан хийсэн байна. Энэ ус шилэн скан. За энэ юу юм бэ? Ханаа багийн нэг хэмлээ. За энэ юу вэ? Юу вэ? Хатад юу вэ? За шил байна. Энийг хүүхдүүдээ цагийн шил гэж нэрлэдэг. Цагийн шил. Энэ дээр цааснаас нь байгаа. Эний артадыг ашигласан байлаа. Энэ цагийн шилэн дээрээ даавал байж байгаа усаагаад ус шинээр шинжсэн. За энэ цагийн шил гэдэг шүү. За цагийн шил. За өөр юу бэ? Камера өөр юу бэ? За энэ багийн ажлын хуудас байна уу? За энэ багийн ажлын хуудас байгаа. Одоо туршилтаа хийх явцдаа энэ ажил дөрвөн төрлийн ажил байгаа. Юуг ажиллах вэ гэхээр усыг шингээсэн байл. Дөрвөн төрлийн даавууч нь усыг хэрхэн шингээсэн байв гэдгийг ажлын хуудас дээр чинь тайлбарлана байгаа. Сайн шингээж байна, дунд зэрэг шингээж байна, муу гэсэн үгээр бичин өгөж чинь юм байна. За анхаарал шүү. Анхааралтай сонсоорой. Дараа нь усыг хэр хурдан шингээж байгаа эсхийг бас анзаарна. Туршилтыг явцдаа. За дараа шилэн дээр тогтсон усны хэмжээг ажиглана. Өөрөөр хэлэх юм бол энэ цагийн шилэн дээр даавуу тавьж усаасны дараа хэдэн тусад тусах вүлээ? 3 тусдаа. Тэгээд даавуугаас сөхөж аваад үзэхэд чинь шилэн дээр байгаа усны хэмжээг ажиглана. Усны хэмжээ их бээр даавуу яаж шингээсэн гэсэн үг вэ? Бага дээр сайн шингээсэн гэсэн үг тийм ээ. За энэ зүйлийг анзаарна. Дараа даавуу жиг нусан эсхийг бас анзаарна. Энэ даавуу 3 тусахад энэ даавны талбай тэр чигээрээ носон байх уу ороогүй нь гэдгийг бас анзаарна. За энэ дөрвөн зүйлийг анзаарч туршилтаа хийн шүү. За хүүхэд болгон туршилтыг хийн. Хоёроо хамтраад хоорондоо ярилцах журнал туршилтыг хийн шүү. За туршилтын зааврыг багш нь дахиад нэг уншуулмаар байна. 4-р багийн 3 туршилт өгдөө. Тийм бэ. За бүгдээрээ ажлын хуудасаа барьчих. Ажлын хуудасаа бүгд бариарай. За туршилтын заавар хэсгийг бүгд хар эхнэсэн. За харааны уншихаар уншина. Тэнд учрал чангаар уншиж өгнө. Маш анхааралтай сонсоорой. Яаж хийхээр сайн ойлгох юм шүү. За хэлбэ. Цагийн шилэн дээр носон даавуу торгон нэлээд даавуу хоёр нь тавьж тусаагаар ус сороолон 3 тусал усыг даавуу тус бүр дээр тусаа ус шингийг ашиглан харьцуулан судалж өгсөн. Ажиглан харьцуулан судалж доор байгаа бүснэгтийг өгнө. За дараа нь бүснэгтээ бүгсний дараа багийн ахлагч нь өөрөө нэг багаасаа бичээж томилж агаад багийнхаа дүн нэгтгэж байгаа энэ дээрээ нэгтгэж чинь. За туршилтыг эхлүүлэхийн өмнө за дахиад туршилтыг тайлбарлая. Цагийн шилээр нэг хүүхэд нэг цагийн шил аваад за нэг хүүхэд 2 цагийн шил аваад нэг цагийн шилэн дээр хэдэн даавуу тавина гэсэн. Тууштай нь 2 даавуугаа тавиад 4 даавуу байгаа шүү дээ. Тэгээд усаа мураа аваад
Яг үгүй усаагуудаа ус харуу авахгүй. Аав тийм ээ. Тэгээд 3 бусдыг хий. За хөвшөд хийсэй. Усаад байх яцтай маш сайн ажилладаг шүү. Усыг хэр урдж шингээд вэ? За багш 2 минутын хугацаа өгнө шүү. Цагийн шилхий бичиг цаас даахгүй цаасны эсрэг тал дээр даавал тавь штэ. Ам цаасны тал дээр нь даавал тавьчихъя. Цаасч чи усан шингэн штэ. Энэ тал нь тал нь хоёр даавууга зэрэгцүүлж тавина гэсэн бүхнүүдээ. Эхлээд даавуудаа зэрэгцүүлээ тавь. Би заавал сайн анхааралтай сонссон яа байхгүй байна. Хоёр даавууга зэрэгцүүлээ тавь. Дөрөв төрлийн даавууд 52 шиднээрээ. За ихэм сайхан зүг хэлжээ. За дөрүүлэнгийн тавьсны дараа усаад усаан шүү. За бодож. За усаасан. За ажиглаа. За дөрвөн төрлийн ажиглах юм байгаа шүү дээ. Тэрийг санаарай. За ер нь төвшөлтийг хийчихлээ. За одоо ажиглаад ажлын хугацаа бүгдээрээ. Ажиглаад ажлын хугацаа бүгдээрээ шүү дээ. Дэвтэр дээрээ битгий тавиа усаад дэвтэр дээрээ. Аяныхаа ажлыг ашиглана шүү. За ажлын хугацаа авах бүгдээ. За тэр маш сайн дунд баг их баг гэсэн үгнүүдийг бүжиж штэ. За ажлын хугацаа бүгдээ 2 минут. За хурдаараа өгүүлээ. За ажлын хугацаа маш их болж. Маа бошоо тэгээд хит удаа хийгээд бичиж авчихсан. Энэ өгнүүдээр бичиж маш сайн юм уу. За 2 минут шүү. Хугацаа яваад ихэлсэн. Хурдан ажлын хугацаа бүглөөрэй. За дараа нь бид нар багийн ажлын хугацаа бас бүглэе. За асуух юм байвал асуух шүү дээ.
бид өмнөх хичээл дээр ийм хичээл үзсэн. За одоо хүүхдүүдээ ширээний баг ажлын хуудас. Сурагч болгон нэг ажлын хуудас. Таван материал юм тий. Усыг биш юм гэж. Сайн гэж үзэж юм уу? Маш сайн гэж үзэж юм. Гомд гэж үзэж юм. За ер нь бүгд тавтаа ороод зарим дуусчих шүү хүүхдүүдээ. За мөгөө бүгд дуусчлаа шүү хүүхдүүдээ хутаарай. За хамгийн дотоод дөрвөн материалын ус шингээр шинжин хоолны харьцуулаад нэг өгүүлбэрээр дөнгөжчээрэй. За жамтуу бичээ дуусчих. За болж байна. Багийн ажлын хуудсыг өгнө. Багийн гишүүдтэйгээ хамтран ярилцаад гарсан санаагаа нэлтгэж бичнэ шүү. За одоо багийн ажлын хуудас руу оръё. За одоо хоорондоо хамтарч ярив. Хүн болгон өөр өөрийн нэг туршилт өөр өөр хөвчтэй тийм ээ. За тэрийг одоо хоорондоо ярилцаж эхлэе. За хоорондоо ярилцсан хэвцээ дутуугаа бөөгч хүүхдүүдээ. Ярилцсан хэвцээ дутуугаа бөөгч. За одоо хоорондоо ярилцаад багийн ажлын хуудасаа бүглээ. За багш нь 2 минут өглөө шүү. За танаа баг яриад авчлагч нь юм билээ. За наар мөн багаа зохион байгуулаа. Танаа багаа авчлагч юм билээ. За тэгвэл багаа зохион байгуулаа. За энийг аваад нэг томасраа авч. За тэгээ миний ийм гарсан гэх хүмүүстээ ярьж байгаа хүмүүст нэлгээд шийдчихээ. За дараа багшаа ярьж байна. За багийн ажлын хуудсыг багийн 3-аар гишүүд нагч хайрлуулдаг шүү. Тасраа. Танад ааш юм бэ? За ярив яа. Устасаа асууж байгаа бүнгээ нэвчгээд энийг өгөх. За тасраа нэгээс шууд ярилцаад бүгдээ яваалаа. Нэгээс шууд ярилцаад бүгдээ яваа. Өөрсдөд нөгөө ярилцсан. Өөрсдөд юмуд нь хэлж өг. За юмуд нь тасраа аваад үсээ шингээсэн байр. Хамгийн сайн байсан. Сандаа ярилцсан байгаа. За асууж аваад ярилцаа. Энийг ийм басна гэдэг. За жантаа юу гэсэн? За kuna багаас тасмастар барай. За асуугаад ирсэн бичээд. За усны хэлээд өөрөө. За хурдаарай. 1 минут үлдээ шүү. Хурдаарай.
ಬರ್ತಾರೆ. 하나가 좀 그렇다고 자, 어서 읽는 그럴 때 나르게 모르스 따고 많이 하시는 마기 액션 복싱 얼파 보는 그때 어서 액션 항해사 신경주스 해놨어 뭐로 나라도 주제 나도 이제 뭐 있어 나 이제 무슨 난 허이로 보고 이때 그 도스트면 허이로 봐 허이로 도스트 이니가 보기를 아마 항해사에 나 자, 이니가 보기를 이니가 보기를 자, 허이로 보고 자, 마개 모르고 마개 진짜 못다 가족까지 자, 모르고 슛 이나 모르고 하나 방에 나왔을 때 나지 않아 자, 거기서 준비되신 자, 미국 방식.
자, 헐거 봐. 자, 이렇게 얘기 인기 도로대 인기 за энэ дөрвөн төрлийн материалын хамгийн сайн нь энэ материал шингээж өгн хамгийн муу энэ материал усыг шингээж байна гэх юм. За танаас хамгийн сайн аль нь гэсэн юм? Ноос. За энэ ноос материал дараа нь даав дараа нь торог метон. За хоёрдугаар баг. Ноос. За ноос. дараа нь даав метон хорон гэж үзсэн байна. За 3. За манай хамгийн сайн болсон юм. За дөрөвдүгээр баг. Манай хамгийн сайн байсан дараа нь даав тэгээ ноос. За давхурдж байгаа найз багийн давхурдаад байна. За дөрвөн баг дөрүүлээ ноос материалыг хамгийн сайн ус шингээж ингэж үзсэн байна. Дараа даав. За дөрөвдүгээр багт хоёрт нь торог шингээж ингэж үзчихэ. Гурван баг нь даав хоёрхан шингээж ингэж үзсэн. За гуравдах нь хорог нэг гуравдугаар багийг таарчээ. За нөгөө баг нь метон даав гэж үзсэн байна. За хамгийн муу усыг шингээж байгаа материалууд метон, торог, метон. За дөрвөн багийн гурван метон хамгийн муу усыг шингээж үзсэн байна. За баярлалаа. За багууд ерөнхийдөө ингэж үзсэн байна. За сууж байгаа. Хамгийн сайн ус шингээдэг нь даав, ноос материал хоёрын аль нэг нь байх нь ойлгомжтой байна. Тийм ба зүгтээ. За энэ хоёр дээр багш нь ус тусаад үзье. Ана бүгд усаасаа уучраас мэдж байгаа. Шинэ ингэж байгаа. За ноос уран дээр тусаад аа. Ноос нь дээр. 1 2 3. Эхлээд ус тусаад шууд шингэхгүй яаж вэ? Тодорхой хугацаанд гүнжигнүүд байгаад байх юм ээ. Тэгэхээр шууд ус шингэж чадахгүй байна. Ноос тодорхой хугацаа өнгөрсний дараа шингэж байна. За одоо даавыг хараарай. За яаж вэ?
учраас даавуугаа бодвол арай муу шингээгээд байгаа бас юм байж гэдэг даа. Манайхэр даавуугаа яг нөгөө усаа буцаад авсны дараа усан тогтсон байсан. Юу дээр даавуу. За бас энэ дээр ингэж байна. Та нар бодож үзсэн үү? Даавууд арай зузаан материал байна тий. Ноосомод арай зузаан материал байна. Даавууд нэмгэн материал байна. За энэ хоёрын аль нь илүү бас ус шингээгүй зузаан нэмгийн хувьд бол зузаан даавуу илийг усыг арай ихийг шингээгүй. Даавуу ихийг шингээгүй, нэмгэн ихийг шингээгүй. За даавуу ноосом. Ноосны дараа аль нь илүү шингээгүй байна? Нэлонгүй хорхон. За багуудад энэ хорог гэсэн байна. Нэлон гэсэн байна, хорог гэсэн байна, даавуу гэсэн байна. За хамгийн муу шингээж байгаа нь нэлон материал гэсэн. За ингээд хорхон материал, нэлон материалаар бол баг зэрэг арай илүү шингээд. За ингээд хамгийн муу шингээж байгаа материал бол нэлон материалтай даавуу. Жишээ силк, атлас хэлтийн даавуу байна. За одоо хүүхдүүдээ ингэнэ. Багш нь ажлын хугацаа тийм ээ. Ажлын хугацаа ажилласан. За ажлын хугацаа аваад. За энэ даатууд юу гэж бод? Энэ даатууд үрийг гэртээ юм. За сургуучгийн дэлгүүр хугацаатай. За 113 хуудас. 113 хуудсыг уншаад мэдээлэл нэгтээ өнөөдрийн хичээлийн мэдээллийг бас нэгтгээд энэ дөрөвдүгээр даалгаврыг асуултыг хариулж өгьте. За одоо хэдүүлээ энэ хоёрдугаар асуултаа дахиад нэг харъя. За бид нэр энэ дөрөв төрлийн даавнаас аль нь хамгийн сайн усыг шингээдэг гэж үзв. Даав материалууд усыг хамгийн сайн шингээдэг. За ноос материал усыг сайн шингээдэг. Тэгвэл бид шалаа угаахдаа ямар төрлийн материал илүү сайн даав болон ноос төрлийн материалуудыг сонгоод шалаа илүү өөр түнсээ угаах нэ. Тийм үү? Яасан? Эдгээр ноос хоёр юу гэж бодож байна? Ятаатай юу? За эдгээр ачууч нь бас усыг маш сайн шингээдэг тийм ээ. Машины цонх, за байшингийн цонхны шидэг ачаад маш сайн усыг шингээж байгаа. За ямар материалаар хийсэн юм бол эдгний зөөлөв. За тэр шинж чанар материалын хувьд. За багш нь энэ асуултыг гэрээ даалгавар. Та нар аав ээжээсээ очоод эдгэн даавуу ямар материалаар хийгдсэн байдгийг бодоо гэдгийг мэдэж ирэх үү? Тэгээ дараагийн хичээл дээр ярилцъя. За. Таны өөр 5 гишүүнүүд байгаа тийм ээ. За тэгэхээр өнөөдрийн хичээлийн ойлгосон ойлголтоо өөрөө өөрсдийн багийн ажлын хугацаанд за маш сайн ойлгосон бол за энэ дээр энэ баг дээр ихэд 5 гишүү хаанч наагч байна. Өөрөө өөрсдөө ойлголтыг үнэлээ. За нэр 5 гишүү болж байгаа. За бүгд гаргаач. Өөрсдөө баг дээр. Одоо энэ завсарлахаа гаргахтаа
өнөөдрийн хичээлийн сэтгэлтэй хичээл тэр дарах квиз гэдэг дээр наагаад байна. За өнөөдрийн хичээлийн талаас сэтгэлдээ нэг үгээр дараад бичиж байна. За бичсэн гол наагаад ийшээ гарахтаа наач бүр орхиж. За одоо багш нь 2 дахь гэрээ даалгавар орхиж. За 2 дахь гэрээ даалгавар сонсож байгаа. Юу ийх вэ гэхээр гэртээ очиод өөрсдөө төрөл бүрийн даавнаас нэг даав материал сонгож аваад сонгосон материалаараа самбарын хажуур ажиллая. За ямар даав сонгосон байх юм багш нь оёод исэн самбарын хажуурыг хараад өгнө. За нэг юм гэрийн даав нэ бүтээч даав. За гэрийн даавраа тэмдэж авахгүй юм гэдэг. За энэ ажлын хуудсыг машин бүр хураагаад авчээ. Та нар нэрээ бичээд өгөөрэй заяа. Хэлцүүлэг хэрэгжээд, хичээлээ хэрэгжээд, эргүүлээд өгнө. Тэгээд та нар энийгээ химийн хичээлийн дэвтэр үдээрэй заяа. Өнөөдрийн хичээлийн сэдвийн хажуу тав. За гэртээ нэгдүгээр сурагчдаа уншаад дөрөвдүгээр даалгаврын асуултыг хариулна. Хоёрдугаар материалаа сонгож байгаад самбарын хажуур ойж ирсэн. Ийм даалгавар. За хичээлийн ойлголтоо нэг юм. За маш сайн ойлгосон, дунд зэрэг ойлгосон, ойлгоогүй гэсэн бүхэн ойлголтоо. За эндээс харахад багийн гишүүдүүд ихэнх нь маш сайн ойлгосон. За үлдсэн хувийнууд сайн ойлгосон. За үүнээс үзэхэд өнөөдөр бидний хичээлд материал усын шингээг шинж гэдэг сэдв өгсөн. Энэ сэдвээ ерөнхийдөө ойлголоо гэж багш нь өгж байна. Тэгээд ч юм уу? Вид стерео, стерео. За ингээд ажлын хугацаа татлаа ширээн дээр орох. За засалтаа гарч байна. Хичээл дууссан, идэвхтэй орсон сурагчдаа.